Go. Би та бүхэнд нэгэн түүхийг ярьж өгье. Энэ түүх бол үнэн бодтой болсон түүх юм. Энэ түүх нь Библи гэдэг номонд гардаг. Библийг хүн төрлөختөн өөрсдөө зохиогоогүй, хэн нэгэн хүн зохиогоогүй. Библи бол агуу төгс хүчит Бурхны үг юм аа. Бүх зүйл оршин бий болохоос өмнө агуу төгс хүчит Бурхан ганцаараа байсан. Тэр Бурхан тэнгэр дээрх болон газрын дээрх бүхий л зүйлийг бүтээсэн. Бурхан тэнгэрийн улс болон тэнгэр элчүүдийг бүтээсэн. Газрын дээр одоо бидний нүдэнд харагдаж байгаа бүх зүйлсээс гадна бидний нүдэнд үл үзэгддэг салхийг, агаарыг бас бүтээсэн. Бурхан энэ бүх зүйлийг бүтээхдээ өөрийнхөө нэгэн онцгой аргаар бүтээсэн. Тэр зөвхөн үгээрээ бүх зүйлийг бүтээсэн юм аа. Тэгээ тэр Бурхан жишээлх юм бол гэрэл бий бол гэж хэлэхэд л гэрэл бий болж байсан. Энэ бүх бүтээлээ харахад Бурханд үнэхээр сайхан тааламжтай байсан. Үүний дараа Бурхан өөрийнхөө дүр төрхийн дагуу хамгийн хайртай бүтээлээ маш онцгойгоор, маш гайхамшигтайгаар бүтээсэн. Энэ эрэгтэй хүн байсан. Тэгээд эрэгтэй хүнд нэгэн ханиг, туслагчийг бүтээж өгсөн эмэгтэй хүн байсан. Бурхан эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг бүтээснийхаа дараа өөрийнхөө нэг хамгийн гоё үзэсгэлэнтэй тэр сайхан цэцэрлэгт амьдруулахаар шийдсэн. Тэр цэцэрлэгт хүнд хэрэгцээтэй бүх зүйл байсан. Тэгээ Бурхан тэр өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн тэр хамгийн хайртай бүтээл болох хүнийг өөрт нь хэр дуулууртай байх нэ гэдгийг шалгах зорилгоор цэцэрлэгийн голд нэгэн жимсний модыг байрлуулсан. Тэр жимсний модноос жимс идэхгүй байхыг Бурхан эрэгтэй эмэгтэй хоёр хүнд сануулсан. Бурхан хэлэхдээ та нар энэ модны жимсийг идэх юм бол эзэн даруйдаа үхэх болно. Тийм учраас та нар энэ модноос бусад бүх модны жимсийг идэж болно гэж хэлсэн. Ингээд Бурхан эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтдаа тэр цэцэрлэгт маш сайхан аз жаргалтай, амар тайван, юу ч санаа зовох зүйлгүй ингээд сайхан амьдарч байсан. Тэгээд Бурхан би хэлсэн нөгөө тэнгэрийн улсыг, тэнгэр элчүүдийг бүтээсэн гэж. Тэр тэнгэр элчүүдийн дотор нэгэн бусдаас илүү онцгой, содон, гоц авьяастай, их гоо үзэсгэлэнтэй нэгэн тэнгэр элч байсан. Тэр тэнгэр элч өөрийгөө би яагаад бусдаасаа ийм онцгой, гоё, сайхан юм чинь Бурхан шиг бусдаар хөндлөж болохгүй вэ гэж бодсон. Энэ бодлыг Бурхан мэдээд тэр тэнгэр элчийг өөрийнхөө тэнгэрийн улсаас хөөн зайлуулсан. Тэр тэнгэр элчийг дагаж дуурайж одоо түүнийг дагалж байсан олон тэнгэр элчүүд бас хамт хөөгцөн. Тэр тэнгэр элчүүд газар дэлхий дээр буусан байгаа. Тэр тэнгэр элчүүдийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр сатан буюу чөтгөр, адгийн моёрын сүнс гэж нэрлэдэг. Тэгээ нэг өдөр адгийн моёрын сүнс Бурханы хамгийн хайртай бүтээл болох хүнийг хуур мэхлэх зорилгоор тэр цэцэрлэгт ирсэн. Цэцэрлэгт ирээд эмэгтэйг дуудаж ирүүлээд Бурханы идэж болохгүй гэсэн жимсийг өгөөд та нар энэ жимсийг идэх юм бол та нарын нүд нэгдэн, та нар Бурхан шиг болноо. Та нар үхэхгүй гэж ятгсаар тэр жимсийг идүүлсэн. Эмэгтэй жимсийг идээд зогсоогүй өөрийнхөө нөхөр болох эрэгтэйдээ өгсөн. Ингээд эрэгтэй эмэгтэй хоёр Бурханы идэж болохгүй гэсэн тэр жимсийг идснээрээ Бурханы өмнө дуулуургүй байдлыг бий болгож гим нүгэлтэй болж Бурханаас салсан. Энэ жилээс энэ үйл явдлаас хойш маш олон жил өнгөрч хүмүүс өөрсдийнхөө хүч чадлын амьдрах болсон. Тэгээд хүмүүс газар дэлхий дээр маш олон их үржиж олон болсон. Олон зуун жил өнгөрсний дараа Бурханы өмнө бас дуулуургүй байдлаас болж хийсэн гим нүглээ маш ихээр хийх болсон хүмүүсийн дунд. Тэр хүмүүсийн дунд байгаа гим нүгэл нь бүр их болж хүмүүс бие биенээгээ алдаг, хулгай хийдэг, занал хийдэг гэх мэтлэн маш олон муу зүйлүүдийг хийдэг болсон. Гэсэн ч Бурхан өөрийнх нь хамгийн хайртай бүтээл болох өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн хүн төрлөختөнд маш их хайртай хിവэрэл байсан. Тэгээд тэднэрт та нарын хийж байгаа энэ зүйл чинь буруу зүйл, муухай зүйл, гим нүгэлтэй зүйл гэдгийг ойлгуулахын тулд 10 хуулийг бас дахил өргөх ёслолыг зааж өгсөн байгаа. Тэр 10 хууль нь ямар хууль байсан бэ гэвэл хүн Бурхан хоёрын хоорондын харилцааны тухай бас хүмүүс хоорондын харилцааны тухай хууль байсан.
Жишээлх юм бол хүн бурхан хоёрын хоорондын харилцааны тухай юу гэж заасан бэ гэхээр чи бүтээгчээс өөр юу ч шүтэж биширч болохгүй. Ямар нэгэн амьтны дүрсийг мод, чулуу, төмөр тийм өөр зүйлээр хийсэн зүйлийг бурхан хэмээн шүтэж биширч чи болохгүй гэж. Нөгөөх нь хүмүүс хоорондын тухай юу гэж заасан бэ гэхээр би бинийгээ хүндэл аав ээжийнхаа үгэнд ор хүн буу аал тэг хулгай битгий хий гэх мэтлэн иймэрхүү хуйлуудыг өгсөн. Тэр дахил өргөх ёслолыг бурхан заахтаа та нар миний хийж байгаа зүйл үнэхээр буруу зүйл гим нүгэл хийж байна гэдгийг чин сэтгэлээсээ гимшээд ямар нэгэн өөсөвгүй амьтны тусаар дахил өргөх юм бол та нарын гмийг уучлж цагаатгах болно гэж. Гэсэн ч хүн төрлөختөн энэ зүйлийг чин сэтгэлээсээ гимшиж хийсэнгүй, зөвхөн л ямар нэгэн зүгээр л хоосон зүйл болгож, уламжлал болгож хийгээд ингээ орхисон. Гэсэн ч бурхан хүн төрлөختөнд хайртай хэвээрэл байсан. Бурханы цорын ганц төлөвлөгөө бол Есүс Христ байсан. Есүс Христ бол хүн төрлөختнийг аврах цорын ганц төлөвлөгөө байсан юм. Тэгвэл Есүс Христ гэж хин юм бэ? Есүс Христ гэдэг бол тэр мэрэгэн ухаантай багш байсан. Тэр үнэхээр гайхамшигтай цорын ганц бурхны хүү байсан. Гайхамшгуудыг үйлддэг байсан. Тэр үхлээс ч илүү хүчтэй байсан гэж. Тэгвэл жишээ Есүсийн тухай нэгэн удаа Есүс дагалдагчдынхаа хамтаар нууранд ингээд заваар явж байсан. Гэтэл тэр нууранд маш хүчтэй шуурга болоод завин живхээ шахсан. Тэр үед Есүс завны нэг болонд унтаж байсан. Харин дагалдагч нар нь сандралдаад Есүсээ сэрээрээ бид нар одоо живж өгөх нь байна шүү гэж хэлсэн. Гэтэл Есүс босоод тэр салхи шуургыг зэмлэж намдаасан. Үүгээрээ Есүс би бол байгалийн хүчнээс ч илүү хүчтэй юм гэдгийг харуулсан. Тэгээ нэгэн удаа Есүс өглөөнөөс орой болтол сургаалаа заасан. Гэтэл тэнд ерөөсөө 5 талах 2 загснаас өөр ямар ч хоол байгаагүй. Тэнд 5,000 гаруй хүн байсан. Тэр Есүс тэр 5 талах 2 загсыг авч талархаад бүх хүмүүст хүрэлцээтэй хоолыг бий болгосон. Тэнд байсан тэр 5,000 гаруй хүн тэр хоолыг идээд цадсны дараа бүр тэр хоолыг 5 талах 2 загснаас үлдсэн хоолыг хүмүүс цуглуулж сагсанд хийж авч байсан. Үүгээрээ Есүс юг харуулсан бэ гэвэл би хүмүүсийн бодит хэрэгцээг хангадаг юм гэдгийг харуулсан. Тэгээд Есүс нэгэн тосгонд сургаалаа заагаад явж байтал нэг адгийн морийн сүнсэнд эзэмдүүлсэн нэг залуу байсан. Тэр залуу маш аимшигтай, хүмүүс ерөөсөө тэр залуу руу ойртдоггүй. Тэгээд тэр залуу хутга бариад дайрдаг, хашгирдаг, орилдог тийм байсан. Харин Есүс тэр залууг хараад маш их өрөвдөж очоод түүний дотор байсан тэр муу ерөн сүнсийг хөөн зайлуулсан. Тэгээд тэр залуу эрүүл болоод явсан. Энэ үүгээрээ Есүс юг харуулсан бэ гэвэл би муу ерөн сүнснээс ч илүү тэр чөтгөрөөс ч илүү хүчтэй юм гэдгийг харуулсан. Тэгээ нэг удаа Есүсийн найз нь маш хүнд өвчтөй болсон тухай мэдээлэл сонссон. Есүсийг тэр найзандаа очиход Есүсийн найз нь аль хэдийн нас бараад оршуулаад 4 хонсон байсан. Харин Есүс найзынхаа булчны дэргэд очиод найзыгаа нэрээр нь дуудсан. Найз нь булчнаас амьд гарч ирсэн. Үүгээрээ Есүс би бол үхлийн хүчнээс илүү хүчтэй юм гэдгийг харуулсан юм. Тэгээ Есүсийг газар дэлхий дээр дагаж дуурайдаг, түүний сургаалыг сонсдог маш олон зуун хүмүүс байсан ч гэсэн түүнийг бас алахыг хүсдэг, түүний сургаалыг сонсохыг хүсдэггүй хэсэг бүлэг хүмүүс байсан. Энэ ихэвчлэн шашны тэргүүнүүд байсан. Энэ хүмүүс Есүсийг алах хуйлдааныг зохион байгуулсан. Тэгээ Есүсийг яаж алах вэ гэж алсан бэ гэхээр загалмай дээр цовдлож алах тийм шийтгэлийг оногдуулахар болсон. Тэгвэл загалмай гэдэг нь юу юм бэ? Загалмай гэдэг нь 2 том дүнзэн модыг одоо хөндлөн хадаж хийсэн зүйлийг загалмай гэж нэрлэдэг. Тэр загалмайн үхэл гэдэг нь бол хамгийн дорд боол ядуу хүний хамгийн их доромжлогдсон, утаагдсан, тийм тамлаж зовоосон тийм ялыг сонгож Есүст өгсөн. Тэгээд тэр загалмаа дээр Есүсийн гарыг, хөлийг хадсан. Тэгээд түүний гимгүү ариун цусыг усгасан. Ингээд үүгээр бүх зүйл дуусаагүй. Есүс
нас барсны дараа 3 хоногийн дараа дахин амьдсан. Есүс одоо ч амьд байгаа. Есүс Христ бол Бурхны төгс төгөлдөр хүн төрлөختнийг аврах төлөвлөгөө байсан юм аа. Тэгээ Есүс нас бараад бүх зүйл дуусаагүй Есүс харин дахин амьдсан. Үүний дараа Есүс нөгөө нас барахаасаа өмнө, цовдлогдож нас барахаасаа өмнө нэгэн түүхийг өөрийнхөө дагалдагч нартай ярьж өгсөн. Энэ нь ямар түүх байсан бэ гэхээр 2 хүүтэй баян аавын тухай байсан. Түүний нэг 2 хүүтэй баян аав байсан. Тэгээ түүний баг хүн аав дээр очиод аава та надад оногдох тэр хөрөнгөнийхөө хувийг надад өгөөч ээ. Надад оногдох ёстой хөрөнгөө надад өгөөч ээ гэж хэлсэн. Энэ нь аавд нь маш гонигтай хэцүү сонсогдсон ч гэсэн аав нь хүүдээ хөрөнгөнийхөө тал хувийг өгсөн. Хүүн тэр хөрөнгөө аваад бүр холыг зорж авсан. Тэр хүү тэр тэгж явхдаа наргиж, цэнгэж дураараа бүх зүйлийг дураараа хийсэн. Тэгээд нэг өдөр харсан чинь ямар ч хөрөнгөгүй өөрөө өлсөж ядарсан цангасан байсан. Хүү ажил олж хий гэж бодсон ч гэсэн ажил олдохгүй байсан. Хоол олж идэх ч гэсэн хүнд хоол олдохгүй байсан. Ингэж явсаар хүү нэг гахаан маллагчийн ажилд орсон. Тэгээд тэр гахаан маллагч гахааны эзэн тэр хүүд юу гэж хэлсэн хэрэг чи миний гахааны хоолноос идэхгүй шүү гэв. Маш жоохон хоолыг тэр гахаан маллагч хүүд өгдөг байсан. Хүү маш их өлсөж ядарч зүдэрсэн үедээ өөрийнхөө гэрээг сонсон, аавыгаа сонсон. Миний аавын гэрт ажиллаж байгаа тэр зарц нар үнэхээр гидсэн цатгалан амар тайван амьдарч байгаа. Би ер нь гэртээ харъя, аавдаа очие. Би хүүн байх ирэхгүй ч гэсэн аавынхаа зарц нь олъё гэж хэлье. Тэгвэл би гидс цатгалан амар тайван амьдрах болно гэж бодсон. Ингээд хүү гэрлүүгээ явахаар шийдээд гэрлүүгээ явсан. Харин хүүг аав нь холоос ирж явахыг хараад маш их баярлан, маш холоос тосож гүйж очиод хүүгээ тэрч авсан. Тэгээд хүүдээ хэлсэн. Би чамайг үхсэн гэж бодсон чинь хүүмэн амьд хүрээд ирлээ штэ. Би алдагдсан хүүгээ оллоо гэж маш их баярлсан аав нь. Тэгээ аав нь зарч нартай хэлсэн. Миний хүүд хамгийн гоё хувцсыг өмсөг. Хамгийн гоё бүгжийг зөөлөг. Тэгээд хамгийн том найрыг хий. Яагаад гэвэл би үхсэн гэж бодсон хүү маань амьд ирлээ. Алдагдсан хүүгээ би оллоо гэж маш их баярлаад том найр хийсэн. Үүгээрээ юу хэлж байна вэ гэвэл тэр алдагдсан гэж үхсэн гэж бодож байгаа хүү нь бол хүмүүс та бид нар юм аа. Харин тэр хүүгээ ирлээ гэж баярлаж байгаа аав нь бол ертөнцийн эзэн аав юм аа. Бурхан юм аа. Тэгээ тэр Бурхан биднийг өдөр бүр хүлээж байдаг. Хүүмэн ирээч, хүүмэн ирээсэ хаана явж гинэ гэж. Харин Есүс хэлэхдээ ингэж хэлсэн. Би бол амь, зам, үнэн мөн гэж хэлсэн. Надаар дамжихгүйгээр өөр хинч эцэгт маань хүрч чадахгүй гэж. Хэрвээ бид нар Бурхантай хамт эвлэрээ, Бурхантай хамт байя гэж бодвол бид нар Есүс Христэд итгэх хэрэгтэй. Тэгвэл яаж бид нар тэр Бурхантай эвлэрч болох юм бэ? Яаж бид нар тэр зүйлийг хийх юм бэ? Есүсээр яаж дамжих юм бэ гэвэл зөвхөн бид нар дотор байгаа би үнэхээр гим нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд л хангалттай зүйл. Та гим нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөд чин сэтгэлээсээ хандан Бурханд хандаад та миний гим нүглийг уучлаач ээ. Би гим нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Та миний эзэн байгаач ээ гэж залбирахад л хангалттай. Тийм учраас та энэ сайн мэдээг өөрийнхөө хамаатан шаадан ах トゥ аав ээж найз нөхдөд ярьж өгөөрэй. Хэрвээ та тэгж чин сэтгэлээсээ хандан Бурханд хандаж ярих юм бол та Бурхантай холбоотойгоод Бурхантай эвлэрлээ гэсэн үг. Тийм учраас та энэ зүйлийг хийгээрэй. Ингэснээрээ та тэр алдагдсан тэр хүн аавдаа эргэж ирж байна гэсэн үг. Тэгэх юм бол Бурхан үнэхээр танд баярлах болно. Бурхан өдөр бүр таныг бас хүлээсээр л байгаа. Таны аав ээж, таны найз нөхөд энэ сайн мэдээлэл сонсоогүй, Есүс Христийн тухай сонсоогүй тэр хүмүүсийг хүлээсээр л байна. Амен. Окей.